Өнөөдрийн өдөр соёлын төвөргөнд 15 цагаас ганцхан удаа Монгол улсын филармон танилцуулж байна. Дэлхий тэнийн баясгалан тай дээдсийн авиаслыг арь шагалсан торгоны хэшиг гайхамшигт ардын бугаан аялгуулан хөгжим юулаг гэсэн юм аа. Морин хоорын чуулгын торгоны хэ гайхамшигт ардын дууны тоглолт 2 дугаар сарын 8-9-нд 19 цагаас улсын филармоны концертын танхимд тоглолтод морин хоорын чуулган өдөрдааж төвшин сайхан дуучин чимэг сая Мөнхбаатар Бямба жаргал Дулам сүрэн Бямбэрдэн наруулсан Отол түмнэрэн сар шиндэн сайхан шинлэрэ сар шиндэ сайхан шинлэрэ Милхаус урал тижээлийн үйлдвэр Цэцэгсийн англи нэртэй шинэ өнгийг сэрхэн мөнгийг хэмнэ Химуртай хөлөглөх унаатай эдэний дээдийг өгөөж өс. Эрдэмт Монгол түмэн сайхан шинлэрэ Хамтдаа гэр бүлийн урамшуулт хөтөлбөрт бүртгүүлээд хоорондоо үнгүй яриарай. За үзэгч та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 2018 оны 1-р сарын 30-ны өдрийн мегмар гараг. Улсын нийслэл Улаанбаатар хотод 20:18 цаг тэг 2 минут болж байгаа юм байна. Энэ цаг мөч ТV телевизийн 1-р сувг радио FM 103.6 дэлгөөнөд хамтарч Монгол комент нэвтрүүлгийг орон даяар шууд дамжуулан хүргэдэг байгаа. Үзэгч та бүхэн бас өөрсдийнхөө үзэл бодлын чөлөөт өндөртэй тавтаа морил гэж урья. Өнөөдөр нийгмийн эдийн засгийн хүрээлэлд яригдж өрнөж байгаа гол асуудлуудыг анхаарал татсан шийдвэр захирамжуудыг үзэгч та бүхний санал оролцоотойгоор Монгол комент нэвтрүүлэг нийтэд хүргэх юм аа. За TVS Mongolia пэйжийг бас манай бүжээ ардталтаа удахгүй нээж идэвхжүүлчих байх. За лайв хэлбэрт Монгол комент нэвтрүүлэг шууд хүрнэ. Дэлхийн үнцэг болон бүрээс үзэгч та бүхэн өөрсдийн санал бодлоо бас TVS Mongolia гэсэн энэ пэйж хуудасаар дамжуулан лайктаар нэгдээд санал сэтгэлээ бичиж ирүүлэх боломж байна гэдгийг бас тодтогоод уламжилчээ. За өнгөрөх өдөр яригдсан хэлэгдэн асуудлууд бас өнөөдөр үргэлжилсэн шийдвэр захирамжууд бас нийтэд нийгэмд хүлээлт үүсгэжсэн олон асуудлын учиг зангилаа тайлагдаж нийгмийн эргэлзээ дагуулж байсан олон асуудлууд нэг талдаа гарчихсан гэд олон талын мэдээлэл бас мэдээллийн цахим сайтуудын нүур удсыг чимжээ бүж. За эндээс би бас юун түрүүнд бас өнгөрөх өдөр бас хавдар судлалын үндэсний төв анх удаага амьд донороос илэг шилжүүлэн суулгах мессеж хэлбэрийг амжилттай хийсэн гэдэг үйл явдал бас нийгэмд нэлээд анхаарал татсан, нэлээд одоо юу гэдэг баяр багталтай юм халуун сайхан мэдээллүүдийн нэг байх шиг байлаа. Энэ хүрээнд өнөөдөр бас яригдж байгаа зарим нэг асуудлуудыг дэлгэрүүлж үзэгчдэд дуулгая гэж бодож байна. Хот дүүргийн удирдлагууд бас нөгөө одоо нах захийнхаа амийг аварсан залууг эмнэлэгт очиж иргэсэн гэдэг ингээд олон талын мэдээллүүд явж байна. За төр засгийн зүгээс бас хэд хэдэн шийдвэр захирамжууд гарлаа. Хэрэгжих шатанда явлаа. За ахмадуудын тэтгэмжтэй холбоотой асуудлууд нэг талдаа гараад зэгцрээд ер нь болоод одоо асуудал бас арай харьцангуй гайгүй болоод эхэлж байна. Тэтгэмжтэй холбоотой асуудлууд нэг талдаа шийдэгдээд гарлаа. За өнөөдөр сангийн яам нөөтийн буцаа олголтыг хүлээж авсан гэсэн ийм мэдээлэл байна. Татварын ерөнхий газраас нөөтийн буцаа олголтод шаардлагатай санхүүгийн их усүрийг сангийн яам руу шилжүүлдэг гэсэн эрхлэлээ авахч нар байгууллага руу шилжүүлдэг гэсэн мэдээлэл захим ертөнцөөр явлаа. За ардчилсан нам жагсаал цуглаан зохион байгуулах тухайн асуудал бас ерөнхийдөө нэлээд албажаад ирж байна.
За тэдэнд бол одоо жагсаал цуглааныг тултал зохион байгуулдаг туршлага байж байгаа. За тэгээд жагсаалыг зохион байгуулах ерөнхий зохицуулагч нь магна гэхээр энэ бол нийгэмд бас нэгэн тийм өргөн цар хүрээтэй жагсаал болох нэ гэсэн ийм асуудал ерөнхийдөө сошиал орчинд явлаа. Монгол улсын ерөнхийлөгч бас өнөөдөр Монгол улсын их хурлыг тараах асуудал дээр иргэд олон нийт санаачлах гаргах юм бол би дэмжин шүү гэдэг байр суурийг их хатуу илэрхийлчих шиг боллоо. Одоо асуудал ерөнхийдөө яригдж байна да. Эдгээрээс л тоомжилт товчлоод үзэгчдэд дуулгая. Нэг мэдээлэл дуулгах чинь нөгөө цалинтай ээж чи хөдөө орон нутгад төгөхгүй байна гэдэг юм яригдаад байсан. Тэгээд чи юу болж байна? Өнөөдөр бол санхүүжилт хөдөө орон нутгийн санхүүжилтийг өнөөдөр олгочихсон юм байлээ. За тэгээ маргааш нас ч юм уу магадгүй нөгөөдрөөс хөдөө орон нутгийн цалинтай ээжүүдэд мөнгө олгоно гэсэн юм мэдээлэл. Энэ өдөр мэдээллийн хөтөлбөрөөр дэлгэрэнгүй гарна нийтдээ бараг хэдэн мянган ээжүүд гэвэ яг энэ мөнгө очиж байгаа гэсэн юм мэдээ дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. 134 мянган их л байгаа юм л да. Одоогийн яг тооцоологдсон тэр боломжтой гэж хэлж байгаа юм. Орон нутагт байгаа ээжүүдийн хувьд бол мөнгө орохгүй нэг санаа зовх хэрэггүй юм байлээ. За ямар ч байсан өнөөдрийн хувьд бол шилжиж байгаа юм байлээ. Маргааш нас уу. Тэгээ. Өөрөөр хэлээд үндсэн нэвтрүүлэгт орё. Монгол комментэд нэгдэцгээе. 18 цаг тэг 5 минут үзэгчдээ хүнд өнөөдрийн гол онцлог мэдээллийг Инфо Монгол цэгмээ сайтаас хүндий хотын дарга нах захийнхаа амийг аварсан эдгний донорыг ирэхээр донорыг эмнэлэг дээр очиж иргэлээ гэсэн мэдээлэл байна. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батболд хавдар судлалын үндэсний төвд анх удаа эдгний хатуурал хортой хавдартай өвчтөнд илэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон 42 настай өвчтний донор болох Говьтай аймгийн цогц сумын иргэнийг эргэж хагалгаа амжилттай усанд баяр хүргэсэн байна. Хагалгааны 7 цаг 7 минут үргэлжилсэн гэд. За ерөнхий мэдээллийг өнгөрөх өдөр би дуулгачихсан нийтэд. За энэ дээр бол бас буруу зөрүү янз янзын ойлголт бас нийгэмд явж хавдар судлалын үндэсний төвийнхэн бол үнэхээр мундаг байна. Та бүгдээр бас баярлж байна, бахархаж байна. Энэ сайхан одоо алтан гартаа эмч цагаан халааттай энэ амьд бурхтын одоо юу гэдгийг хүч буян сэтгэл итгэлийн энэ зүтгэлээр бас маш олон хүмүүс хорвоод амьдрах энэ хувь хугацаагаа сунгаж уцсгаад явж байгаа ийм үйл явдлыг бас өнгөрөх өдөр мэдээллийн захим сайтууд хангалттай сайхан нийтэд хүргэсэн юм. За өнөөдөр би ямар зүйлийг ярих чинь гэхээр ер нь бол Монгол улсад амьд донороос илэг шилжүүлэн суулгах хагалгаа анх удаа хийгдсэн гэдэг ийм мэдээлэлд бол бас хараахан ташаа юм байна. Энэ чинь 2011 онд Усын клиникийн төв эмнэлэг тухайн үеийн нэршлэрээ одоо 1-р эмнэлэг дээр 2011 онд Солонгос улсын одоо ансаан их сургуулийн эмч мэргэжилтнүүдийн тусламж дэмжлэгтэйгээр Монгол улсын одоо эмч мэргэжилтнүүд энэ хагалгааг яг амьд донор дээрээс анх удаага 2011 оны 11-р сард хийчихсэн билээ. За үүнээс хойш одоо өнөөдөр би яг албан их сурвалжаас авсан мэдээлэл гэх юм бол за 2-р сарын 4-ний өдөр буюу эн чинь эх 7 хоногт юм байна шүү дээ. Эх 7 хоногт 2-р сарын 4-ний өдөр гэхэд Усын клиникийн төв эмнэлэг 1-р эмнэлэг дээр 42 дахь тохиолдлын амьд донороос илэг шилжүүлэн суулгах энэ хагалгаагаа хийх гэж байгаа юм. За энэ ямар учиртай хотын даргын эргэж очиод байгаа энэ үйл явдал ямар учиртай юм бэ гэхээр хавдар судлалын үндэсний төв дээр анх удаа хийгдэж байгаа. Монгол улсад бол 42 тохиолдол хийгдснээс Монголын эмч мэргэжилтнүүд дангаараа бие даагаад 12-ыг нь хийсэн байна. Ямар ч гадны эмч мэргэжилтнүүдийг оролцуулдаггүйгээр өөрсдөө бие дааж хийсэн хагалгаа нь 12 тохиолдол байдаг юм байна. Нийтдээ 3 удаагийн бага насны хүүхдэд энэ хагалгааг хийсэн юм байна. Бүтэн илэг шилжүүлэн суулгасан амьд донороос хамгийн бага нь ой 7 сартай байсан юм байна. Гэт энэ мэдээллүүдийг бас өнөөдөр нийтэд одоо юу гэдгийг бас нэг мөр энэ асуудал яригдж байгаа дээр ойлголт хэлбэрээр хүргэе. Яагаад гэвэл бид нар ч бас энэ ачгавья юмыг нь бас анзаарахгүй мэдгүй өнгөрж байгаа юм тохиолдлууд байна уу гэдэг үүднээс нь үзэгчдэд нэг талдаар нь хэлчих. Би гэхдээ энэгээр хавдар судлалын үндэсний төвийнхний хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааг үгүйсгэж бүдгэрүүлж байгаа юм огт байхгүй та нар мундаг байна сайхан байна. Ер нь бол одоо энэ чиглэлээр Монгол улс хүнийг гар харахааргүй болжээ. Ер нь нөхцөл боломж бодлогын төр зэсэг нэг талд нь гаргаа шийдээд ингээд өгөх юм бол Монгол улс бол ерөнхийдөө дэлхийн өндөр зэрэгэлтэй анагаах ухааны салбар өндөр зэрэгэлтэй хөгжсөн энэ улс орнуудаас дутах хоцор хогц зүйл байхгүй болж эмч мэргэжилтнүүдийн чадвар ур чадвар бол ерөнхийдөө дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхөөр болсон байна шүү гэдгийг л хэлэх гэж байгаа юм. За Инфо Монгол хэмээн сайт энэ мэдээллийг их сурвалж байсан. За Пхенчхан 2018 оны Азийн өвлийн олимпийг зорих баг тамирчдын хувцс бэлэн болсон мэдээллийг олон хэмээн сайт нийтэд хүргэсэн хүндрэлтний найрамдлын бэлэг тэмдэг болсон өвлийн олимпийн наадам Солонгос улсын Пхенчхан хотноо зохион байгуулагдахад хэд хоног үлдэж байна. За энэ удаагийн олимпийн наадамд манай улсаас гүйлтийн цаанын эмэгтэйчүүдийн 10 км-ийн зайд ач бадрах эмэгтэйчүүдийн 15 км-ийн зайд отгон цэцэг паралимпийн цаанын төрөлд гамболдоор өрсөлдөхөр болсон. Тэгээд энэ баг тамирчдыг тэмцээнд үүдэх энэ арга хэмжээ бас өнөөдөр болж ийн гэн. Тэгээд энэ хувцс хэрэглэлтийг нь биеийн тамир спортын газрын дарга Шарав замт үндэсний шгшээ багийн албаны дарга бэлэгт Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Бадрууган үндэсний шгшээ багийн ерөнхий дасгалжуулагч Насан Тогтох Монголын цааны холбооны ерөнхийлөгч Хишиг Жаргал гэх ингээд албаны улсууд байлцуулаад энэ хувцс хэрэглэлтийг нь гардуулж өгсөн гэсэн ийм мэдээлэл байна. Тэгээд энэ бол энэ удаад ямарваа нэгэн гадны улс орны гадаадын
туг далбаатай ийм өмсгөл хувцсыг хэрэглэхгүй цэвэр үндэсний үйлдвэрлэгчдийнхаа хийсэн бүтээсэн энэ хувцс хэрэглэлтэйгээр Азийн Олимпийн наадамд оролцоно гэсэн ийм мэдээллийг оллоо онцоллоо. Та бүхэндээ бас спортын үнэр амжилтыг хүсгэн зүйтэй байх. За энэ хоёрдугаарт бас маш их гоё зөв санаачлаг гараад ирж байна. Цаашдаа твэдлийн тэмцээн уралдаанд оролцож байгаа энэ баг тамирчид гэдэг чинь улс их орноо тэр чигтээ үрдэлж аваад явж байгаа. Азийн байна уу, дэлхийн байна уу, Паралимпийн байна уу, бүх төрлийн тэмцээн уралдаанд оролцож байгаа баг тамирчдын ард бол Монгол улс гэдэг ийм нэр тод томрон тамх шиг ингэж дагж явж байгаа учраас энэ тэмцээн уралдаанд оролцож байгаа баг тамирчдад ерөнхийдөө бас нэг үндэснийхээ үйлдвэрлэгчдийн хувцс хэрэглэлийг өмсөд явах юм бол дэлхийд бас Монгол улсаа Монголынхоо бүтээн байгуулагчдыг сурчлах, үндэсний үйлдвэрлэгчдээ сурчлах их том зүйл болох юм болов уу гэдэг үүднээс энэ мэдээллийг онцолж байгаа юм. Олдоо мэнийх сурвалж нь байлаа. За Монголын цасан баримлчид тэргүүн барьжсан мэдээллийг чухал онцоллоо. Америкийн нэгдсэн улсын Денвер хотод зохион байгуулагдж байна. Брюхнерийн олон улсын цасан баримлын тэмцээн энэ сарын 22-оос 29-ний өдрүүдэд болж өндөрлж байгаа өнгөрөх өдөр дууссан байна. 12 орны 16 баг тамирчид оролцож өөрсдийн ур чадвар ухаанаараа өрсөлдсөн Монгол улсын уран бүтээлчдийн хувьд 6 дахь жилдээ амжилттай оролцож энэ удаад тэргүүн байр шалгарлаа гэсэн мэдээллийг чухал онцоллоо. За ингээд Монгол одоо урдчуудын мөсөн баримлчдын ур ухаан дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шүү гэдэг мэдээллийг чухал нэмэн хамгаалж нийтэд хүргэж яах юм. За энэ их гоё мэдээлэл болсон. Ёстой нөгөө ижил зовлонтой нэгнийхээ зовлонг ойлгоно гэж замын цагдаа нар түүхийн ажилчдыг халуун арт сэндвичээр дайрсан гэсэн ийм мэдээллийг мэдээмэн онцоллоо. Өнгөрсөн баасан гарагт цагдаа ерөнхий газрын автовазын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлаад сайн улсын аян зохион байгуулсан гадаа хүүтэн нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа замын цагдаа иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах тусгай чиг үүрэг бүхий сайн дурын урамшуулалт эргүүл халдваргаа гулгаанаас урьдчилан сэргийлэхийн тулд нийтийн эзэмшлийн годамж талбай засыг зөвлөж байгаа зарим дүүргийн тогтчлт үйлчлэгээний компанийн ажилчид болоод албан үүргээ гүйцэтгэж байгаа автовазын цагдаа жолооч албаагчдад сэтгэлийн дэмжлэг үзүүлж халуун арт сэндвичээр дайлжээ гэж. Саяхан онцгойгийнх нэг юм арга. За ингээд одоо цагдаагийнх. Тий, янз янзын одоо пүүс компани, янз янзын ухс төрчдийн гар харахгүйгээр Монгол залуучууд бие биенийхээ бас энэ зовлон бэрхшээлийг нь ойлгодог болж твдэж явахт нь тэнхлүү явахт нь тэмээгээр тусалснаас твдэж явахт нь твнээр тусалсан дээр гэдэг тэр ардын зүүр өгч энэ юм байна. Хэрэгцээгүй 10,000 төгрөгнөөс хэрэгтэй үедээ очиж байгаа аяга арц үнцэнтэй байдгийн байна гэдгийг бас энэ мэдээлэл онцолж олон нийтэд танилцуулах шиг боллоо. Сайхан үлийг бүтээн байгуулсан тангараг өргсөн албаагч эмэгтэйчүүдтэй бас баярлалаа гэдгээ хэлчихэн зүйтэй байх гэж. Шуурхай мэн нөтийн буцаа олголтыг сангийн аманд шилжүүлдэг гэсэн мэдээллийг олон нийтэд хүргэлээ. За энэ мэдээлэл дээр маш олон асуултууд Монгол комментод хаягдаж ирж байгаа. Одоо бүжиг ардтал дээр тэр байна. Нөтийн урамшуулалт яасан бэ гэд. Сангийн ам руу очисон гэж юм. Нэг гоё үг байгаа штэ. Тест тивч итэг гэж. Тэгвэл бүгдийг ялна гэдэг шиг одоо тест тивч итэг тэгвэл энэ нөтийн ч мөнгө орох гэж. Сар шинийн өмнө ямар ч байсан амжаад орно гэсэн ийм мэдээллийг холбогдох албаны их сурвалжаас өглөө. Татварын ерөнхий газраас бол нөтийн урамшуулалт олгогдох санхүүжилтийг холбогдох захиран зарцуулах эрх бүхий байгуулгах сангийн амд нь шилжүүлсэн шүү. Сангийн ам одоо мэдээлэлд нэгтгэн зөрүүтэй мэдээлэл ирүүлсэн иргэдийнхээ тэр зөрчил мэдээллийг янзлуулан засуулна. За ингээд нөтийн буцаа олголт бол сар шинээс өмнө ямар ч байсан амжиж иргэдийн дансанд нөгөө нэг банкнд баталгаад данс гэд үүсгэсэн байгаа шүү дээ. Энэ дансанд нь орно гэж байна. Шуурхай мэнийн мэдээллийн их сурвалж байлаа. Энийг бас нийтэд танилцуулчих нь зүйтэй байх гэж. За чам үндсэн асуудал руу орохоос өмнө сэтгэлээс нэг явуулж чадах. Йоо. За торгуулийн ууц зэрэгөө байхад өчнөө торгууд бичигдсэн байх юм аа. Хаашаа ямар утсаар холбогдох вэ гэсэн байна. Нэмд орж байгаа 380 сая машин унаад ард хүмүүс сэнсрэл байж байгаа болов уу да гэсэн байна. Төсвийн цалин нэмэхгүй бол ашиг нийгмийн даатгалын шимтгэлийг төсвөөс төлдөг болчихвол төсвийнхэн нэг удаа баярлан даа гэж байна. Хүүхдийн мөнгөө тодорхой яриад өгөөч ээ. Хизээ өгөхгүй. Нүдэ чилтэл харж байна л гэсэн байна. Баатар ном компани цалингаа өгөөч ээ. За тог гаднаас салгаж явдаг болцоход хавлгаагаар авах мөнгөө цагт нь авдаг байж хилээд салгах гэж яах вэ? Дуудлага өгөхөр дуудлагын мөнгө юуны мөнгө гинвэ нэмж нэхэд байх юм аа л гэсэн байна. За өчигдөр дансандаа 100,000-ыг хийгээд өглөө мөнгө авсан чинь 98,800 төгрөг өгөх юм аа. Арай л юм аа гэсэн байна. За нэгдүгээр орол гүүрэн гарц төрийн банкны урд зогсоолын талбайг төлбөртэй болгочихжээ. Ямар учиртай вэ гэдээ асуусан чинь нийслэлийн иргэдийн төлөөлөгчд уурлалын иргэдийн саналаар төлбөртэй болгосон гэж захирамжтай хувь компанид хамгад арсан тасбар өгч байх юм аа л гэж. За 3 хүүхдэд элэг шилжүүлсэн хийсэн баг нь 1 нас 2 сартай байсан шүү гэж байна. 1 нас 7 сартай гэж би их сурвалжаас авсан. За 2 сартай байсан баха. За засгийн газрын нефтийн үнийг нэмсэн байна. Төр засаг нэмэхгүй гэдээсээ яасан бэ гэж байна. За миний бичсэн захидлыг уншаад өгөөч ээ. Инх
инх номин гэсэн захиа байгаа. Миний охин удахгүй маш хүн дэлгэний хагалгаанд орох гэж байгаа маа л гэж. За энэ захиа дундаасаа тэр захиаг нь олоод уншвал. За сайн хоёр Америкийн нэгдсэн улсын H2B визний олголт хизээнээс эхлэх вэ? Олон хувийн компанид бүртгэж байна гэдэг бах юм аа л гэсэн байна. Роснефтийн уулзсан гэсэн яасан бэ? Роснефт бараг үнэгүй өгнө гэж тарих угаагаад дотоодынхаа нефтийг үйлдвэрийг барихаа болох үедээ л гэж байна. За коммент уншаач гэсэн байна. Хоёроо хичээл 2 сарын 1-нд орох юм уу? 2-нд орох юм уу л гэсэн байна. За Улаанбаатар хотын аж констракшн нь Үүрхангийн аймгийн 920 хүүхдэд сургуулийг барьж эхлээд 4 жилийн нүүрэг үзэж байна. Гэтэл барилгын ажилчдын цалин өгөлгүй жил шахуу боллоо. Төсвийн тоцтод хүлээж өгнө гэд байсан. Он гарчгаад байна. Яах вэ гэсэн сэтгэл иржээ. За сар шинийн баяраас өмнө олгож эхлэх байхаа л гэж байна. За баярлаж явдаг шүү. Ард түмний дуу хоолой болж цаг үеийн байдлыг ард түмэнд дуулгаж байдагт баярлаж явдаг амжилт хүсье гэсэн байна. Магнаач дандаа л болж бүтэхгүй газарч явж байдаг хүндээ. Гэхдээ тэмцэх нь зөв. Банч вэ, ижил монголчуудыг хоёулыг доромжилсан шүү дээ. За насны тэтгэврийг мөнгөний ханшны өрчлөлтөд уялдуулан сар улирал тутам өөрчилж баймаар байна л гэж байна. Зараа зөв бичээч. Шар тостой гандангийн хэвийн боо бишээ. Гандангийн шар тостой хэвийн боо гэж бичээч л гэж. За тэтгэврийн нэмэр Юуг тэгж хэлээд байгаа? мэдгүй одоо ямар зарыг хэлээд байгаа юм бол. За Тэр энийг хэлж байгаа юм. Энэ одоо тэгж буруу зүйл. шар тостой гандангийн хэвийн боо гинэ. Тийм биш. Энийг ч өстой. Энийг зөв бичсэн байна. За энийг одоо бид хоёр мэдэхгүй юм да манай. Энийг бид мэдэхгүй юм байна. За тэр маркетингийн албан юмд нь хариуцсан. Буруу бичсэн байгаа мэт те. За хүү асуудлаар сенсацлж байгаа юм бол энэ бензиний хомсцсон ард бензиний стандарт буюу октавыг хинч хариуцахгүй, хинч шалгахгүй үлдчихлээ. Судлаад шуугсан шиг шууг юун төлөө коммент үлээ. Та нар мэдэхгүй байж байгаад магад үндэсний үйлдвэрийн 40% нь урдаас штэ хаан баш гоё тар гих мэт гэсэн. Сэтгэлэрж байна. За. Үндсэн асуудал руу оръё. Залуучком сайт Азийн хөгжлийн банкнаас Монгол улс дахиад 468 сая $, зээл авахар болж байгаа мэдээллийг онцоллоо. Энэ бол өнөөдөр гарч байгаа шийдвэр юм байна. Азийн хөгжлийн банкнаас 25 жилийн хугацаатай 2% хүүтэй 468 сая $, зээлийг Монгол Улсын засгийн газар авахар тохирлоо. Энэ зээлийн 130 сая $-ыг төсвийн дэмжлэг хэлбэрээр зарцуулаад үйлчлэгийг нь агаарын бохирдлыг бууруулах төсвийг санхүүжүүлнэ гэж байна. За 338 сая $-ын зээлээр сургууль цэцэрлэг шинжилэн засварлах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх чиглэл рүү хөрөнгө оруулалт хийнэ гэж байна. За ерөнхийдөө бол эн чинь юу лээ? Ерөнхий сайд чи хизээ Солонгост айлчил та. Он гаргаад штэ. Он гарсан оны дараа штэ тий. Оны дараа айлчилсан. Оны дараа гэж бүр саяхан юм штэ. Саяхан ч нөгөө нэг шатхуун нефтийн бүтээгдэхүүний асуудал яригдж байхад салбарын сайд байж байгаа гэж ярьж байсан. 7 хоногийн тэгэхээр чинь 10 хоногийн өмнө байх юм штэ. За ерөөс сүүлийн 14 хоногийн дотор $1 тэрбум зээлтэй. Тэрбум гараа явчихж штэ. Солонгосоос 700 сая $, зээлдсэн. Одоо Азийн хөгжлийн банкнаас 468 сая $, зээллээ. Монгол улсын гадаад өрийн хэмжээ өнгөрөх өдөр би хэлсэн 22 тэрбум 600 сая $, болсон гэдгийг би хэлсэн. Өнөөдөр албан ёсоор энэ дүн нэмэгдээд Монгол улсын гадаад өр 23 тэрбум $, болдоо. Төгрөг биш. Ингэж ёроолгүй их өрөнд орж байгаа энэ нөхцөл байдал чинь үндэсний аюулгүй байдал гэдэг юм чинь бүр самарч дуусч байгаа юм шүү. Бид одоо туурах тусгаар Монгол улс гэж бүр дэлхийн аль ч оронд хэлэх юм ирэх нүүргүй болж эхэлж байна шүү. Хэрэгцээ шаардлагагүй байгаа бол заавал зээл авдаг энэ хандлага болооч засаач гэдэг зүйлийг л ард иргэд хүсэж байгаа юм. Хэрэгцээ шаардлага байхгүй. Та нөхдийн утаанд гэж зарцуулсан мөнгө чинь багадаагүй байхгүй юу? Утааг арилгая гэсэн сэтгэл чинь багтсан болохоос биш тэрэнд зарцуул чинь мөнгө багадаагүй маа. 206 тэрбум төгрөг зарцуулаад гарсан үр дүн чинь өнөөдөр энд байгаа маа. Төрийн ордноос хоошо 2 км яваад үз. Тэр 206 тэрбум төгрөгийн чинь үр дүн үзэгдэж байгаа. Тийм нөхцөл байдлуудыг ярихаар зэрэг төр засгийнхаа бодлого шийдвэрийн эсрэг ажиллаж байна. Ард иргэдийг буруу зүйлд урайлан дуудаж байна гэдэг ийм хандлагаар хууль хяналтын байгууллагаар бусад хэлбэрээр дарамтлуулдаг энэ нөхцөл байдлаа болоо. 468 сая $, штэ. Нэг их 80-д хол гарцсан төгрөг байхгүй юу? Төсвийн тодорхой хувь нь байхгүй юу? Дахиад энэс 130 сая $-ыг нь төсвийн дэмжлэгт зарцуулна гинэ. Яагаад төсөвч алдагдaltaй байна? Нэг сайд чинь 350 сая төгрөгийн машин унахаар чинь төсөв алдагдaltaй болж эхэлж байгаа байхгүй юу? Тэгээ энийг болооч ихээр зэрэг амь насан занал хийлээд байна. Манай тусгай албад надад хэлсэн. Хуульцсан сайд нь өөрөө юм яриа сууж байгаа шүү дээ.
Намайг энэ тав талыг унахгүй бол одоо болохгүй гэсэн. Гээд нөгөөхнийх нь техникийн үзүүлэлт энтрийг нь харахаар зэрэг ямар ч аюулгүй байдал хангасан юм огт байхгүй юм л шүү дээ. 350 саях байсан ч тэр адилхан сум нэвтрэх юм байлээ. Хэрвээ буудвал 35 саяхч байсан адилхан сум нэвтрэх юм байлээ. Ийм сонин одоо дэглэж байгаа жүжигч ингээд бүр алах. Тэгээ чи өнөөдөр нэг сони мэдв. Монгол улс 23 тэрбум $. Гадаад өртөө. Иннээс Монгол улсын төрийн үр 7 тэрбум $. 23 тэрбум $-оос 7 тэрбум л Монголын үр. Үлдсэн нь зүгээр энэ офшорчд авилгачдын үр байгаа байхгүй. Улсыг барьцаанд тавьж хагаад одоо Эрдэнтийг аваачиж Өмнөд Африкийн стандарт банкнд барьцаанд тавьж хагаад авцсан Жастин бүтгэхүүгийн үр байхгүй. Монгол улс дээр бүтгэгдээд явдаг. Тийм нөхцөл байдлуудыг ч бас хүлээн зөвшөөрөхөд үнэндээ хэцүү. Улсын хурлын гишүүн Пүрвдорж өнөөдөр ярилцлага өгсөн юм мэдээ мэд. Ард түмэн засгийн газрын буруу шийдвэрийн улмаас хохирж байгаамаа. Жагснаа гэж. Их хурлын гишүүд годомжинд гарах. Ард иргэдтэйгээ тэмцэн гэж. Их хурлын гишүүн нөрөө их хурлыг тараах санаачлагыг дэмжиж тэмцэн гэж. Ийм болохоор ийм нөхцөл байдал яригдж байгаа болохоор тэгж. Би хүн ерөөсөө гүтгээгүй. Одоо энд өөрийнх нь тайлбартаагаар би сонсгоч. Энэ Нямдорч гэдэг хүний жишээ нь тайлбарыг сонсон. Дахиад энэ зээл авах гэж. Нямдор цаа тэгээ машина уцаа зараа гэж. Төсөв мөнгө нь оруулах хөстө унаага хэлсэн. Таадэрийг өөрөө шийдэн гэдэгтэй. Өөрөө аваад унсан зүйлч биш л юм л дээ. Тэгэхээр нэг сайд дээрх нэг машин олгогддог. Тэгээ олгогдсон зургийн дагуу тэгэл тэрийг унаад явж байгаа. Зүгээр энэ олон түмний анхаарал татчаа юм. Үнэхээр доосны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байхад одоо бид айлуулахаар одоо тансаг хэрэглэнээс татгалзаж айлуулахаар төсөв санхүүгийнхээ боловсон нөхцөлийг бүрдүүлэх айлуулахаа орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах хэрэгтэй. Тийм учраас энийг бол би ард иргэдээс тавьж байгаа зарчмын шаардлага гэж хүлээж авч байна. Тийм учраас энэ асуудал шийдэх өөр битээ санаа зовлоо. Өнгөрсөн жилээс хойш одоо нэгэн их хурцтай яригдчихсэн сэдвийн юм чинь олон талаас аюулгүй байдал хангах талдаа та онцгой анхаарах хэрэгтэй гэдэг үгийг тусгай албадаас надад хэлээд байгаамаа. Манай яамныхан хэлээд байгаамаа. Яаж тэрий чинь хангадын гэхлээр гайгүй сайн унаатай байх хэвээр хамгаалалттай байх хэвээр гэдэг юм яриад. Би хамгаалтыг бол зөвшөөрөхгүй. Нямдоржийг дуусгах гэж их өндөр аданд ажиллаж байсан хүний бичсэн мессежийг 2000 онд яз шийдвэрлэж байсан хүнд очисныг над арчсан намын болон ардын намын их хурлын гишүүд биеэр орж иж хэлсэн шүү. Та аюулгүй байдалд анхаарахгүй бол босхоо байж байгаа юм байна гэж. Тэгээ манай яамных нь энэ гомомоо гэж нөхдөй нэг л бодолцож авсан. Ерөнхийдөө бол ерөнхий сайдын гэсэн би хийнэ бодож л байна. Ингээд автсан юм байлээ л дээ. Тэгээд энэ дэр их сони байгаач. Нямдоржийг дуусгах гэдэг мессежийг 2000 онд ял идэлжсэн хүнд өгсөн байсныг их хурлын гишүүд хэлсэн гэхээр чинь өөрийнх нь 8 насны занл хийлээд байгаа хүний мэдэж ийн гэсэн үг байгаа үст. Тэгээд энэ чинь өөрөө бас хууль зүйн салбарыг толгойлж байгаа хүн юм байгаа үст. Цагдаа хууль хяналтын байгууллага чинь тэр чигтээ энэ хүний команд нь байж штэ. Яагаад өөрийг нь занл хийлээд байгаа хүнийг мэдсээр нь байжж тэг чи би биш шүү дээ. Хууль зүйн салбарын сайд шүү дээ. Айгаад амар үнэтэй машин авч унаад. Тэр хүн чинь нэртэй устгаа байж байгаа юм биш үү? Бүр тэр битгийг хэдэн онд яаж шийтгүүлж исэн хин гэдэг хүн бэ гэдгийг та өөрөө мэдж байгаа юм шүү дээ. Тэгж зүгээр нэг иргэн биш чинь хууль зүйн сайд хэрнээ нэг юм хүнээс ингээд занл хийсэн Нямдоржийг дуусгах гэдэг мессеж ирснийг нь харангуутлаа тэд тийм тав талрууд би одоо айгаад яваад орсон юм ашиг юм хэлэх гэж шүү дээ. Хамаачлалын зураг гэдэг л юм байт юм л. Тансаглалыг л таны гэсэн үг таны амнаас л олон удаа гарсан. За одоо өөрөө ярихдаа бол 350 сая машин бол тансаглал биш л гэх юм одоо. Тэгээд яг юу унжээс тансаглалт гэдэг ангилалд ордгийг гэсэн мэдэхгүй. Ийм үнэтэй машин байдгийг ч одоо би дангуудаа энэ хүний энэ дуйлаанаар л мэдлээ шүү дээ. За сэтгэл явуулъя. За наадуулыг чи гэртээ авчиж 2 хонуулж үзэх юмсан даал гэсэн байна. Монгол хүн Монголдо гэрээгээр ажиллана гэж юу гэсэн үг вэ? Арай хийж нэг ажилд орно гэрээт ажилтан гих шалтгаанаар халдаг тогтолцоог болиоч гэсэн байна.
За энэ нэмд орж бүр янз бүрийн юм зохиож ярих юм аа л гэсэн гацаад байна гэсэн ард ирээдээс татвар авнаа өөртөө болохоор компани татвараа төлөхгүй өөртөө болохоор компани татвараа төлөхгүй ийм гişүүд ард түмнийг тодорхой. За 2 дугаар сарын 1-нд намын харьяа хэн зохион байгуулж байгаагаас үл хамааран улс орны төлөө жагсаалд ирцгээ би уриалж байна л гэсэн сэтгэл ирсэн байна. За дараагийн сэтгэлүүд нэмд оржийг гаргаж ирсэн тэр тойргийн сонгогчдын буруу тэдний буруу сонголт буруу нийгэм бий болгож байна л гэсэн байна. Яасан гэж нэмд оржийг занаад байгаа юм бол доо гэмт хүн гэлбэлцнэ гэж айхаа учир юу байна гэсэн байна. Баяр цог сайхан бэлгэн нарын нөхдүүд хэдий ухаантай ч ухаанаа их орныхоо төлөө биш өөрсдийнхөө гашийн төлөө зориулсан тул тэд хариуцлага үүрхэл хэрэгтэй. Манай хуулийн байгууллагууд ийм нөхдүүдэд дор нь арга хэмжээ авахгүй өөрсдөө өмгөөлж хамгаалах хугацаа өгöd байх юм а. Нөгөө айхтар цензургээрээ мөнгө хөсгөлийн хүртэл тайлбарт нь итгэсэн янзтай харагдаж байсан л гэж байна. За өөрийнхөө юу ярьж байгааг ойлгодгүй л байх таа гэсэн байна. Шүүх прокурор цагдаагийн байгууллагын дарга нарыг ард түмний санал асуулгаар томилдог бол зүгээр юм биш шүү гэсэн байна. За та хоёрыг дэмждэг шүү хилээж яриад байгаарай. Сайхан сэтгүүлчид гэж юм бол та. За даварцсан нэмд орж одоо улс төрөөс залхаад явахгүй байх та гэсэн байна. Монголын ард түмэн ерөнхийлөгчийн засгийн газраас их юм хүлээсэндээ ахмад тасдангууд зарим нь хүлээж чадахгүй хорвоог орхиж байна шүү дээ л гэсэн байна. За энэ компьютер маань чи ер нь нэг одоо саяны нөхцөл байдал дээр нэг дүгнэлт хийдэ зүгээр одоо иргэн хүнийхээ байр сууриас за одоо яг энэ сэтгүүлчийн ажлыг хийж гин гэдгийг бүр болж л даваад тавьчихсан. За ямар жишээ нь одоо Солонгост хууль зүйн сайд нь ийм асуудалтай ийм их хэмжээний төсвийн мөнгөөр ийм үнэтэй автомашин унсан энэ гэдэг асуудалд орвол яах вэ? Одоо энэ хаач вэ? Жишээ нь энэ одоо жишээ нь ёс зүйн хариуцлага хүлээгээд огцорчих шалтгаан мөн үү? Мөн л дөө. Тэр тойргийн сонгогчдод дэвүүр тараасан хүн ажилласаа харин тийм. Гэтэл биднэрт одоо ийм юу алах вэ? Тэр улс төрчдөд тийм ёс зүйн хим хэмжээж алах биднэрт тийм сэтгэлгээний одоо юу гэдэг төлөвшилж алах шүү дээ. Юуг хүлээж ирэхээр нийгэм нямд орч тэр машина болох нь зарах нь гэдгийг нь зараад төсөвт мөнгөний өгөх нь гэдгийг хүлээж байгаа болохоос ш. Нямд орч гэдэг хувхан өөрөө ямар хариуцлага хүлээх юм бэ гэдгийг огт ярих юм байхгүй. Яагаад тийм сонирн болцсон гэдгийг би гайхаад байна. Одоо энэ дэр ямар ч намчрахсан улс төрсөн юм огт байхгүй. Яагаад тэгэхээр энэ хүн л өөрөө хэлжсэн. Үндсэн хуулийн цэцгийн дарга энээс ч мар 2 дахин хямдхан 5-7 аваад баг агалуулсан шүү дээ. Эн чинь бүр 2 жилийн өмнөх л түүх шүү дээ. Холдоогүй түүх. Өөрөө ийм үлгэрэл гаргах юм бол энэ чинь амар сонирн тийм улс төрийн хариуцлага гэдэг юм байна. Манайд огт байхгүй болцсон нэг л. Солонгос ерөнхийлөгч тэр ард иргэдэн жагсаар байгаад ерөнхийлөгч нь огцорлоо. Огцорсныхоо дараа шалгагдаад би албан тушаалаа өгж байгаа шалгуучигээ шалгуулад шалгуулсны дараагаар гин буруугүй болох нь тогтоогч шин. Ингээ нэрээ цэвэрлээд авч ил. Ёстой сонин дээ би бүр бодоо сууж ил. За ерөнхийлөгч маань ямар ч байсан иргэд улсын хурлыг тараах санд гаргах юм бол би дэмжин шүү гэдгийг мэдгдсэн байна. Папраци өнөөдөр гол онцолсон мэдээл. Монгол Улсын ерөнхийлөгч Баттулга 1-р сарын 28-ны өдөр Говьсөнбөр аймгийн иргэдтэй уулзсан. Тэгээ төргийн тэргүүнийг аймгийн удирдлагууд Угташ аймаг орон нутгийн одоо үйлчлэлтийн нөхцөл байдал ингээд асуудлаар ярилцчихсан байна. Гэтэл иргэдийн зүгээс бол цаг зуудын нөхцөл байдал яах вэ? Цаад улс төрийн нөхцөл байдал үндэсний хэмжээний зудалчлоо. Энэ төрийн эрхэнд залрцсан, хууль тогтоож байгаа, хууль санаачилж байгаа энэ эрх мэдэлтнүүдийн чинь өвөөгүй хэрэгс хэтэлсэн үйлдэл хазаар жолоогүй болчлоо. Бид энэ их хурлыг буруу сонголт хийсэн бол бид энэ их хурлыг тараах хүсэлтэй байна. Төрийн тэргүүн та ямар байр суурьтай байна вэ гэсэн Монгол Улсын ерөнхийлөгч хэрвээ та бүгдээс иргэд олон нийтээс их хурлыг тараах ийм санал гарч ирэх юм бол би дэмжинэ. Монголын парламентыг тараахад бол одоо 100% сэтгэл нэгдсэн шүү гэдэг ийм мессеж мэдээллийг өгсөн байна. За их хурл хэрвээ тарах тухай асуудал хөндөгдвөл яадаг юм бэ гэдэг ингээд одоо дараагийн асуудлуудыг энэ сошиал орчинд ярьж эхэлж байна. Их хурл хугацаанаас өмнө тарсан тохиолдолд хэд хоногийн дотор сонгуулийн байгууллага дараагийн парламентын сонгуулийг зарлуу явуулах ёстой. Тэр нь шаардлагадах санхүүжилт ямар байгууллагаас ямар хэм хэмжээгээр шийдэгдэх ёстой юм. Татан буугдсан их хурлын гишүүдийг дэвшүүлсэн парламент улс төрд одоо суудалтай байсан улс төрийн хүчнүүдэд ямар шаардлага хариуцлага тавьдаг юм бэ гэдэг ингээд олон зүйлсийг өнөөдрийн сошиал орчинд яриад эхэлж байна. Өөрөөр хэлэх юм бол энэ Монгол Улсын их хурлыг хугацаанаас өмнө татан буулгахыг гэдэг асуудал руу ард иргэдтэйгээ төрийн тэргүүнтэйгээ санал нэгдээд яваад орчлоо одоо яана. Энэ үр малчтад учирж байгаа цаг зуудын нөхцөл байдлаас илүү хүн дээр тусч байгаа проблем асуудал болцсон байж.
Төрийн түвшээд мөн одоо бид нар дундаас одоо ухаанаараа тодорчил сонгогдсон улсууд байдаг баймаар ихэд энийг нэг бодолцооч тэ иргэдийн хүсэлт чинь бүр үнэхээр энэ төр засгийн эсрэг хачлаа. Булган Төв аймагуудад нэг шөнийн дотор 2 цэцэрлэг шатсан гэж. Орон нутгад хүртэл ийм эзэнгүүдсэн нөхцөл байдал гарч. 120 хүүхэд явдаг цэцэрлэг шатсан. Юу ч байхгүй болсон. Манай инфо мэдээллийн сүлжээ бас орон нутгаас энэ мэдээллийг хүргэнэ. Холбогдох байгууллагууд нь бас яг галын дүгнэлт шалтгааныг нийтэд танилцуулаагүй байгаа юм байна. Маш их хүүтэрж байгаа нөхцөл байдлаас за ямар ч өс урьдчилан таамагаар бол галын аюулгүй байдал алдагдсанаас ийм нөхцөл байдал үүссэн гэсэн тийм таамаглал явж байна. Азар хүүхдүүд байхгүй үед нь гал гарсан гэдэг ийм нөхцөл байдал байна. Хэрвээ байхад гал гарсан бол яах вэ гэдэг ийм хандлага асуудал хүртэл яригдсан. 2 цэцэрлэг нэг шөнийн дотор шатаад дуслаа. Монголын төр 2 цэцэрлэг барих гэж хэдэн жил зүтгэхгүй гэдгийг бодохоор үнэхээр харамсалтай. Автогаалгын газарт байсан 6 машин шатсан. Энэ өнгөрсөн ям гарагт бас 28-ны шөнө. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг автогаалгын газар гал гарсан. Тэр галын аюулгүй байдал гэдэг ямыг хөдөөдөөч хоттооч бодолцохгүй бол ийм нөхцөл байдал одоо жоохон хэд хоногийн зочир хүүтэрж байгаа энэ үед бол бүр өдөр алцгалахгүй гарахын төлөв хандлагатай болчлоо. Бодож болгоогоор гэдэг үднээс нь сэрэмжлүүлж хүргэж байгаа. Түүнээс тэрний энэний буруу зүг гэдгийг шүүн тунгаах гэсэн юм огтоолох. Тэртээ дэргүй энийг бол одоо юу гэдэг нь тэр онцгой комисс тэр мэрэгжлийн дүгнэлт гаргадаг байгууллагууд нь ингэжээ тэгжээ гэдгийг хэлэх баг. Би юу гэж хэлж ирэхээр иргэд олон нийтэд энэ аж ахуй нэгж байгууллагуудад сургууль цэцэрлэгийн удирдлагуудад аюулгүй байдлын галын аюулгүй байдал гэдэг юмыг онцгой анхаараач гэдэг үднээс л хэлж байгаа маа. Энд чинь наандаж эд хөрөнгийн асуудал яригдчих чинь цаандаж хүний амь насны асуудал яригдж байгаа шүү гэдэг үднээс л энийг бодолцоорой гэж би онцлж байна. Шуурх юм. За энэ өнөөдөр цагдаа нийтэд хандсан. Цагдаагийн офицер хүн ингэж очиж байгаа. Цагдаагийн ошууц Ган Төмрийн Бат. Энэ архитект гэдэг чинь үндэсний хэмжээний гамшиг бол. Ард түмний ажилгүй орлогогүй царай алдсан гуйлагч байлгаж архин живүүлж арга ударгаар нь газар шороо эд баялагийг гадныхантай нийлэн цөлмөх бодлого явагдаж байгааг хүн бүр мэдээсэ. Улаанбаатарын шөнийн амьдралыг архитектыг харуулд юун тэр ядуур хямрал байхгүй гэж бодогдмоор. Бар буудлуудаар дүүрэн хүүхэд хөгшөд охид хүүгүүд ар гэрээр дүүрэн согтуу аав ээжүүд айж уулсан хүүхдүүд хичээлээ тараад гэртээ очихоос айж цагдаагийн дулаан байранд хоног төөрүүлэх сурагчийн форумтой нүдэнд нь гуник айд сурсан турангаа борхуу шүн дундаас хойш ямар ч амтан унтаж амрах цагаар тэд нар годамжаар дүүрэн орилон хашгиран зодон үүсгэж. Цагдаагийн байранд шөнийн тэг 4 цагт яг өдрийн ажлын цаг шиг бөөн хэрүүл маргаанаар дүүрэн халамцуу согтуу ард түмэн бүгд л өөрсдийгөө зөвтгөж эсрэг талаа бусдыгаа буруутгач. Бүгд согтуу толгойтой мэрэгэн цэцэн амтан болж хувирлаа. Харин дээдсүүд хотоос холхон бүхнээс тасарсан тасархаа тансаг амьдралдаа сэтгэл амар жаргана. Архитектыг хориглол, зогсоовол, цагийг хязгаарлал, ард түмэн архинасаа сэрж ирэх баригчдаас их орноо нэхэж магтгүй учраас энэ баха цагдаагийн ошууш Ган Төмрийн Бат. Зүгээр нэг энгийн нэг аль паажгаад залуу шөнийн тэг 4 цагт цагдаагийн байран дээр эд өдрийн ажил шиг ажлын цаг шиг ийм божигнаатай бол энэ бол ерөөсөө ирэх баригчдын хайн хайхрамжгүй бодлогын чинь золиос болж шүү. Маш тодорхой хвчлээ шүү. Би биенээ дийлэх гэсэн цэцэрхсэн ийм бүх хоёр талаасаа согтуучуудын төвийн дунд хичээлийн сургуулийн форумтой гэртээ агсан тавьж байгаа аав ээжээсээ айсан хүүхэд цагдаагийн байран дээр хоног төөрүүлдэг боллоо гэж. Ингээд явж л эв. Салбарын сайдта гоё машин авнаа. Манайс нь ингээл байж байгаа юм байна тийм үү? За ажлын амжилт үсээ гоё нэвтрүүлэг шүү. Нямдурж яагаад офшорын талаар ярьдгүй юм бэ гэсэн байна. Төрийн албан хаагчдын цалин яагаад орохгүй байна вэ? Ямар нэгэн мэдээлэл байна уу гэсэн байна. Хүн амтан үхлээ шүү дээ л гэж байна. Хөдөлмөрлөж байгаа залуу сард иргэд ажиллах тусам ядууч байна. Сард 100 гаруй мянган төгрөг авч байна гэсэн байна. За энэ хоёроо нөгөө нэг алга болсон хүүхдийн талаар ямар мэдээлэлтэй байна вэ гэсэн. За энэ ерөн сурвалжлах үйл ажиллагаа үргэлжилж байгаа гэдэг өчигдөрхөн манай сурвалжлагч одоо Дорнгой аймагаас мэдээ бэлтгээд олон түргсэн. За эмнэлгүүдээр гинтийн шалгалт хийсэн гэдвэсэн ерөнхийлөгч маань Төв аймагт 3 хоногийн өмнөөс л гудамжаа цэвэрлээд ихэлсэн. Өнөөдөр ажилдаа явах гэсэн чинь 7 цаг зам хаасан байх юм а. Тэгсэн цаадах чи ирнэ гинэ л гэж. За ерөнхийлөгч Төв аймагт ажиллана гэдгийг ерөнхийдөө ингээ хэлждэг. Тэгэл шинэ халаатаа өмсөө ширээнийхээ бүтээлгийг цагдаа гэдэг байдлаар л ухтаж авдаг юм байна л та. Зүгээр яваа очичхад яадаг юм. Тийм их төвхтэй гэдэг юм. За хүү хоёроо тэр нөхөр жип унаал үсттэй бүхэл бүтэн хууль зүйн сайд пүрүс унаад явж ивэл бид ч яг баярлна. Харин цаашлаад улс орны нэр хүнд гэд боддоо гэсэн байна. За бид нар юм байна оо.
Тэр нь бол санийж зүг байхын чинь тэгэл хүн болгоны үзэл бодол нээлттэй шүү. Би зүгээр ингээл татвараа төлөөлөө. Тэгээ манай хүмүүс таны мөнгөөр л авч байгаа. Энэ машиныг таны мөнгөөр л авч байгаа. Манай хэдэн хүн сайхан 2017 оны 5-7 унаал нэр хүндтэй л байцгаа. Тэд нар тэр хэмжээгээр нь одоо мөнгө олж ирээл тэрийг офшор тавьж нугаал хамгийн гол нь татвар төлөгч та бидний мөнгө л хэмжээ. Зүгээр бод 2004 хүн бичсэн байсан л да. 3 одоо айлыг орон сууцтай болгочих мөнгө биш үү? Чи зүгээр л бодцоо. Тансаглалыг таны гэж хэлсэн хүн байхгүй юу? Өөрийнх нь энэ 2016 оны улсын хурлын сонгуулийн үндсэн бүрийн хөтөлбөр нь энэ байсан. Тэгээ би хэлж шít 2004-өөс 2006 онд үйлдвэрлэгдсэн бүрүүсээр нэг 10 сая төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй байлаа гэхээр нэг хүн 35 ширхэг бүрүүсээрийг давхарлаж унаа явж байгаа байхгүй. Тэгэл одоо нэр хүндтэй юм тийм ээ. Энэ чинь тэгэл үзэл бодол нээлттэй юм чинь хамаа алга л да. Тэгэл иргэд өөрсдөө л дүгнэлтээ өг. Гол нь л одоо нэг л зүйлийг хэлж байгаа. Та бидний татварын мөнгө байхгүй юу? Түүнээс нямдарч гэдэг хүн хувийнхаа зэрэгүүдийн тэр нэг бизнес хийсэн мөнгөөрөө аваад унаад явж ивэл хоёрдугаарт нэг тийм сонирн байхгүй. Нямдарч гэдэг хүний чинь би хэлээд шүү дээ. Улс төрд бас хатуу самар. Энэ бол бас шудраг голчтой гишүүдийн нэг. Бас одоо улс төрд одоо санаарахж байгаа зорж байгаа залуучуудын амьд үлгэр дуурайл гэдэг ингээд бодож байхад нөгөөдхөр нь нулимцсан юм шиг юм үйлдэл гаргаж байгаад нь нэг урам уурцганд өөр нэг салбарын сайд бол бас ард иргэд яаж хүлээж авах юм мэдэхгүй. За гудамжийн нохот хулгайч нар ихтэй байна л гэсэн байна. Нямка одоо МСС-ийн байранд зүгээр сууж яам нь үнэтэй машин уун гэж өргөөр авч өгөөл Нямка ямар ич хиттэй болоод ингэж байна л гэсэн байна. Толгойд сайн автобус явуулж өгөөч ээ. Сайн автобус муу гэсэн байна. Юу гэж юм бол доо. За өөр мэдээ байгаа юу? Засгийн газрын талаар хурлын бүгдийг нь тараа гэж байна. За архины татварыг өндөр болгочвол хэрэгтэй штэ гэж. Архины татварыг өндөр болгочихлоо найрка гэдэг юм. За өөр мэдээ байна уу гэхээр би энийг нийслэлийн гэр орооллын айл өрхүүдэд гэр орооллын бүсд нутагт амьдарч ажиллаж байгаа айл өрхүүдэд чиглэсэн мэдээлэл хүргэе. Монгол Улсын их хурл цахилгаанаар гэрээ халаадаг айлуудыг ерөөсө 24 цагийн туршид цахилгааны хөнгөлтөнд хамруулчих гэдэг ийм бодлогыг яриад эхэллээ. За одоогийн байдлаар байнгаар бол дэмжиж их хурлын чуулганы уралдаанд бас орохоор иймэрхүү нөхцөл байдалтай байна гэсэн ийм мэдээлэл явж байна. Цагаар тэглээд байгаа мөртлөө 160 За мянган. энэ дээр маш их гомдол гараад байгаа. Шөнийн цагаар тэгэлцэн гэсэн хэрнээ өдрийн тариф нь амар өндөр үнэтэй гарч ийнэ гэдэг гомдол иргэдээс ирээд байгаа учраас ерөөсө гэртээ нүүрсдүүлэхгүйгээр цахилгаанаар гэрээ халааж байгаа айлуудыг хорооны дарга удирдлагууд нь тэр хамтарсан ажлын хэсэг нь явж шалгаад энэ айл үнэхээр одоо яндангаа болгочихжээ. 100 гаргацсан байна. Шалны халаалт тавьдсан байна. Тэнэр халаадаг болчихжээ гэх юм бол тэр айлыг шүн өдрийн гэхгүй 24 цагийн одоо захилгааны мөнгө төлөхгүй гэсэн. Ерөөс тогны мөнгө төлөхгүй байя гэдэг л бодлого явж байгаа юм. Өөр яах юм? Улаанбаатар руу түүхийн нүүрс оруулахыг хорчлоо шүү дээ. 2019 оны 1-р сарын 1-ээс нүүрс орохгүй болж 4 сараас нүүрс орохгүй. Тэгээд яах юм? Гэхдээ энэ бодлогоо дэмжихгүй 24 цагийн турш тэглэнэ гэж. Тэгж байгаа. Тэглэнэ. За тэгвэл одоо тэглээд байгаа нь яагаад хэрэгжихгүй? Гэхдээ одоо тэглээд байгаа ч харин хэлээд байна шүү дээ. Шөнийн тариф тэглэгдсэн юу ч байхгүй. Тэглэгдлээ гэдэг мессежийг зүгээр энэ чинь чихэн дээр чинь цэцэг ургуулсан байхгүй юу? Тэгээд яагаад тэр чинь тэгэлцэн гээд орой хамаг юмаа залхангуут тэгээд нөгөө сарын эцэст очоод мөнгө өгөхөр чинь өмнө зүгээр тэглээгүй байсан үеэс их гараад ирнэ гэж шүү дээ. Харин тий. Шөнийн тарифыг тэглээгүй байхад одоо нэг айл нэг 25-аас 30 мянган төгрөгийн тогны мөнгө гардаг байсан бол одоо 50-аас 60 гардаг болсон байхгүй юу? Тэгэлсний дараагаар шөнийн тогийг тэгэлсний дараагаар. Тэгэхээр ингэж хоёрын хооронд холион бантнаг хийж байгаараа бүр тэр чигт нь ерөөсөө гол нь нэг шаардлага тавь. Тэр айл үнэхээр цахилгаанаар халаалтаа шийдсэн л байх шүү дээ. За ингэх юм бол тэр айлыг ерөөсөө тогны мөнгө гэдэг толгойн өвчнөөс нь 100% салгачаа гэж. Тэгээ энэ бодлогыг л одоо би бүр зүгээр хоёр гараа өргөөл дэмжиж байна. Энийг л хэрэгжүүлчихвэл та нар бурхан зүгээр одоо ёстой юу ярих вэ те? Энэ төрлийн төшөөдийг тэгэл шүтчил амьдрахаас Баатар үлэг гişүүмэнд одоо тэгэл наадхал тавихгүй нүдчих юм бол зүгээр 2020 оны сонгуул зүгээр ханаа сонгогдсон гişүүм бий. Баатар үлэг гişүүн. Арангаа. За арангаагаас бол та зүгээр асуудалгүй хардж байгаа баг. За сурагчдын ямар тооцсон гэдэг үний болов гэсэн байна. Энэ худлаа мэдээлэл шүү. Энэ пүрэв гарагт гэсэн байна. Пүрэв гарагт. 2 сарын 1-ээс нэг нь бийлээ. 2 сарын 1-ээс хичээл орох нь бол үний юм байна лээ. За Америкийн визний талаар мэдээлэл өгөөч хоёроо гэсэн байна. Бид хоёр одоо тэр мэдээллийг одоо мэдэхгүй. Ямар ч байсан нэг ажил хийх хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн улирлын чанартай. За мөн нөө жилийн хугацаатай гэлөө нэг ийм виз олгож эхэлж байгаа. Энэ мэдээллийг бид тэр мэдхгүйгээсээ гадна мэдүүлж болохгүй гэж байна. Журам шийдвэр нь нэг эцэслэн шийдэгдэг байгаа. Учираас энэ төрлийн мэдээллийг нийтэд хүргэхээр зэрэг Америкийн визэнд жуучилж өгнө. Америк руу тодорхой хугацаараа ажилуулна гэдэг байдлаар маш олон иргэн залилуулсан байж байна. Одоо Солонгос руу баах иргэд холигдуулдаг шүү дээ. Одоо энэний чи араас нэг Америк ингээд ажлын виз гаргадаг болдог гэсэн ч одоо ингээд энэгээр ч охироод байна гэсэн ийм асуудал яригдсан.
За, цэргийн ангиудад он цэрэггүй танкууд зөндөө байгаа шүү дээ. Нямка дуунуулж яваа гэсэн байна. Түрүү бас нэг сэтгэл ирсэн байсан. Үнэхээр л тийм хамгаалалт төсөөд чулуун машин шаардаад байгаа юм бол ВАЗ 469-ийг тоноглоод унаач ял гэсэн. Ийм сэтгэл бас ирж илээ. Тог тэглээ 160 мянга гарсан гэсэн сэтгэл байна. За, бүх айлыг орон сууцчлуулах хэрэгтэй. За, энэ архины үнийг өндөр болох хэрэгтэй. Янз бүрийн зүйл уугаад хордвол яах гэхвдээ арх уухгүй бол өгөхгүй л үсттэй гэсэн байна. За би нэг үний юм хэлье. Монголд олон намын тогтолцоо хөгжил авчихгүй гэдгийг баттай хэлье. Хуваагдаж химлэлцээр хөгжихгүй шүү гэсэн байна. За түүмрийн томилолтоо өгөөч гэж. За шүлхийний томилолт өгөөгүй байсан ч одоо дараа нь түүмрийн томилолт нь ихэгдээл ороод ирчихсэн. За наа 5-70 чинь улсад л үлдэн шүү дээ. Нямка аваад өгөхгүй гэсэн байна. За чаатан уушаа жи алхацаад байх юм а. Тэтгэврийн хууль хөдөө орнуудад хэдий хэрэгжих юм бэ л гэж байна. Тэтгэврийн хууль чи одоо сая улсын засгийн газар бол шийдвэр гаргаж байна. Одоо улсын хурлаар оруулна. Хамгийн гол нь засгийн газар энэ шийдвэр чинь 2017 оны 4 сард гарчихсан юм аа. Эрдэнэ хотын засгийн газрын үед олон улсын валютын сантай хилцээр хийгээд ингээд татвар нэмье гэдэг юм шийдэлд хүрчихсэн. Тэгээд одоо энийг нь буцааж байгаа юм аа. Одоо улсын хурл яаж хүлээж авахыг нь хэн мэдгүй. Ямар ч гэсэн засгийн газар юм санаачлал гаргаж ийн нөгөө ард иргэдэд таалагдах гэсэн улсын хурлууд нь мэдээж гараа өргөл дэмжих байх гэсэн найдвар байна шүү дээ. Тэгээд анхнаасаа ерөөсөө нэг мордхын азгаа гэдэг шиг энэ олон улсын валютын сан гэж нэг байгууллагыг яагаад очиод өссөн бэ гэдэг л юм байгаа байхгүй. Маш олон шалтгаан хэлж байгаа шүү дээ. Олон улсын валютын сантаад ойлголцож тэдний болцсон шаардлагыг хүлээж авч зээл авах бол Монгол хэлгэрийг хэвтэх байсан юм а л гэдгийг. Үнэхээр одоо олон улсын валютын сан тэгвэл цаашаа харцсан бол одоо яах юм бид одоо үдийд байхгүй байх юм. Энэ ч одоо бүр захын имээ асууж штт. Цагаан сараар одоо хүнд бэлэг өгч болох юм уу одоо олон улсын валютын сангаас асуугаад өгөөч гэж. Тийм болтлоо эдний иргэшээлд орлоо штт. Инэмэр чимшиг имгэнэлтэй чимшиг юм явж байна. За тэтгэврийн зээлийг нэг л удаа тэглээд тэрсэндээ хүрвэл Монголын ядуурл амьдралыг нэг удаа оронгоор нэрэгдэл ард түмдэд туслах юм байгаа юм штэ гэсэн байна. За аль нэг улсын колон болёо угаасаа болох нь тодорхой гэсэн байна. За энэ ч арай болохгүй. Хичнээн ядарсан ч гэсэн тусгаар улс тусгаар байдал гэдэг чинь бидний хамгийн үнэтэй зүйл шүү дээ. Бас Монгол хүнд амны бэлэг гэж юм байдаг шүү энэ. Энэ ч тэгээд бүр муу муухай нийгмийн болох болохгүй асуудал өчнөө яригдчихтэй бас нэг ярих юм байлгүй яг юм чи юм байж болохгүй. Доройтсон ч гэсэн бид нар чинь хил мал гуравтайгаа байвал хэн ба юм бэ гэдгээл тавьчихлагддаг шүү дээ. За Монгол ардын нам бүх үр тавьсан юм шиг ярих юм аа. Ардс намын үүрийг дарах гэдэл үүлээ үзэж байгаа нь гэж ойлгох юм аа л гэж байна. За ер нь бол тэгжил ярьдгийм байлээ. Эрдэнэ хотын Монгол ардын нам чинь 2016 оны сонгуульд оролцоод ийм ч юм тийм ч юм амлана гэл аваад орж ирэл төсөө харсан чинь уу улаан болчихсон байна. Юу ч жоохгүй. Тэгэл нөгөө олон улсын валютын санг хормоод цуугаал. Тэгэл ингээл явсан юм гэдгийм байлээ шүү. За хүүхдүүдэд 20-ыг нь өгчөөч ээ. Хүүхдийнхээ дансанд хийхлээр татвар гэд буцаагаад авчих юм аа. Ард түмнээ ингэж хохироод хуурах хэрэг байна уу гэсэн юм сэтгэлүүд ирж байд. Нэвтрүүлгийн цаг өндөрлөж тохиог өнөөдөр ч ямар амар ус төрчих шүү. Шивтэрийн ус төрж одоо мэднэ гэж байгаа. За тэгэл энэ чинь мэдээллийн захим сайтуудаар ийм асуудлууд л өнөөдөр анхаарал татсан гол сэдвүүд болж л яригдсан шүү. Үзэгч та бүхэн бас тэгээд олон асуудалд авах гэхийн ухаанаар хандна гэж бид ч ямар бүх нийгмийн бурхан биш буруу зөрүүтэй л яригдаж хилэгдэж байгаа байх. Сайн сайхан гэрэлтэй гэгээтэй мэдээллүүдийг хүртэл бас дуулгахыг л хичээж ирмэлцлээ. ТВ-с Mongolia Page 24 цагийн туршид үзэгч таны өмнө нээлттэй байгаа. Үзэгч та бүхэн санал бодлоо бас бидэнтэй 24 цагийн туршид цензургүй сайхан солилцож хуваалцах боломж байна гэдгийг тодтогч уламжлая. Маргааш 18 цаг тэг минутын энэ дээрээс эргэж үзэгч та бүхэнд Монгол комент хүрэх учиртай. Нэгдсэн нийлсэнд баярлалаа. Өрөөгөө хэлье. Дуусгая. Монгол комментэд нэгдэцгээе. Хамтдаа гэр бүлийн урамшуулт хөтөлбөр эхэллээ. Та бүхэн минь хосороо гадаад байлж Альфат мишиг хожих боломжоо бүү алдаарай. Daisy итгэл төгс бүсгүй танд. Өвгдийн захиастай цагаан сар атар хэвэн бов. Эхэм хэрэглэж та бидний картаар дансаа зэрэглээд үсэг цэцүүлж утас 1 гэсэн үг үдээвэл iPhone 10 утас 2 гэсэн үг үдээвэл Samsung J7 утас 3 гэсэн үг үдээвэл Huawei Y5 гаруйцнуудыг бэлэг болгоно авна. Сар шиндээ сайхан шингээрэй. Mobicom Smart Electronics уламжлалт сар шинийн бэлэгтэй худалдаага илрүүлж бухараа 4-40% хүртэл хямдарч хөргөч телевиз угаалгын машин хэвс цэвэрлэгч худалдан аваад алдарт тоосны мангас бэлгэнд аваарай. Олон үйлдэлт Wax Aura цэвэрлэгч 249 мянган төгрөг болж хямдарлаа. Удам золгох хаадүрсэн номын утгад хөтлөн бэлгийн мэлмийг нэнгигэрүүлж
Уудмалсад дуурсан хույг цааз төр ёсыг тогтоож сахиулан хамгаалаад өрөнд орны хөлбөсөн их гүрний хэм түүхийг алтан сэр баримтагдан өнө хойчод гайхагдсан яруу их шиглэнт Монгол хэдэн дархлаж зүрхэн толтнон шаштрсан ертөнцийн чимэг мэрэг дийлмөлгий Монгол нутагт мэн хаврын тэргүүн сар айлчсан мэрэгэ. Эрдэмт Монгол түмэн сайхан шинэлээрэ. Өдөр тутмын идэж хүртэж байгаа хоол хүнс маань та бидний эрүүл мэндийн чанарыг тодорхойлж байдаг. Миний хувьд Улаанбаатар гурил тэр дундаа хүний биед хамгийн ашигтай гэгддэг Улаанбаатарын 1-р гурилыг авч хэрэглэдэг. Хайртай хүмүүстэй сонгох сонголт Улаанбаатар гурил. Бэлэг нийт ухаад үтстэй бидний картууд худалдаанд гарлаа. Mobicom. Гэрээс гараад тулгархны газ айж байна уу? Safeguard цонгийн шин технологи нэмийн эсрэг хамгаалалт. Дараа угаах үед болон угаасны дараач нэмг устгана. Нэмгаар дахин бохирдсны дараа гараан угаавал нэмгийн үйлчлийг зогсоож өвчин үсгэж нэмгаас тэнэг хамгаална. Safeguard өдөг тутам хэрэглэхэд тохиромжтой. Монгол төмний цагаан сар гайхамшигтай. Сайн байна уу? Би цаатад тавтай болж. Хүүе миний хүлээжсэн $7 хөлбөр гарцсан байна штэ. Байна хараа. Байна нацаа. Ажлын офистэй байна уу? Пицца идмэр байна уу? Бита. 777. Дуртай пиццагаа үндсэн үнээр нь 2 дахь 7,000-аар, 3 дахь 7,000-аар пицца хатын салбараас авчиж аваарай. Би таныг даан гэж хэлээ үсттэй. Илүү хэмнэлт, илүү боломж. Пицца хат. Охин маань миний хийсэн бүхнийг дуурайдаг. Харин тэрний ханиалгаа би даахдаг. Би доктор мам хэрэгтэй. Ханиадны эсрэг тосон төрхлөг болон ханиалганы эсрэг сироп нь найрлаганда фитобронхо 10 агуулгадвал нэгэн зэрэг үйлчилж ханиадыг эмчилдэг. Доктор мам эсэрнэ. Нөхөрсөг шар нохой жилийн сар шинийн бэлгийн багц худалдаанд гарлаа. Монгол цагаан сар, Монгол бэлэг. Эх орондоо бахархалтайгаар үйлдвэрлэв. Ээж, халим яаж амьсгалж байгааг хардаа. Хамрын ханиадны үед Aqua Maris цэцлэгийн хүчтэй урсгал усна хамрын төрөмлөгдсөн юм вирусыг урсган гадагшлуулахад туслана. Aqua Maris хамрын ханиадны эсрэг далайн эрч хүч. Бархатны рүүчки тансаг цоврлон өнөр болон тосны гайхамшигт ертөнцийг танд нээж байна. Арган тосны төгс зохицол, тэтэм цэцгийн торгомсог мэдрэмж, асаа жимсний эрч хүч сэргээх хүч чадлыг гарын үзүүр хүртэл тань мэдрүүлэх бархатны рүүчки гарын тос. Smart Electronics уламжлалт сар шинийн бэлэгтэй худалдааг эхлүүлж бүх хураа 4-40% хүртэл хямдарч хөргөч телевиз угаалгын машин хэвс цэвэрлэгч худалдан аваад алдарт тоосны мангас бэлгэнд аваарай. Олон үлдэлт wax ураар цэвэрлэгч 249,000 төгрөг болж хямдралаа. KFC-ийн хамгийн том бүргэрээ дангаар гэсэн байх тийм үү гэдэг. Багш дангаар гэдэг байна. XXL хэмжээтэй дангаар бүргэр эргэн ирлээ. KFC. Цагаан сар 2018 үзэсгэлэн худалдаа 2 дугаар сарын 2-наас 14-ний дуустал өдөр бүр 11-ээс 22 сарын хооронд Хүннү молын үзэсгэлэнгийн танхимд хангалттай шөнөөр худалдаагаа хийж майдэр бүрхэн дач мөгөж засал номооч шуудаарай. Таны буйн шин зүг Хүннү мол. Амт чанарын дээд Улаанбаатар гурил. Төвийн бүсийн сар шинийн хамгийн том худалдаа Улаанбаатар Паласт эхэллээ. 1-р сарын 26-наас битүүнийг дуустал эрхэм хэрэглэгчид та бүхнийг урьж байна. Энэ цагаан сараар ард түмнийг яаж баярлуулах гэж байна? 8 coin гэж гаргаад 50,000 төгрөг дотор нэгийг өгөөд шагнадаг байвал ямар ард тогооны тавилах, шаазан, эдлэх, зурагт харааж iPhone 8 Plus утсыг өгөл ямар удаа хэмжээ. Ашиг дэлгэрэх намын coin сар шинийн худалдаа эхэллээ. Намын холдинг. Шанрыг эрхэмлэгч экстра орс худалдааны төв сар шиний төгөөлдүүлэн 1-р сарын 19-ээс 2-р сарын 15-ны хүртэл цамц цулан бэлгэн хувцсандаа 70 хүртэлх хувийн онцгой хэмбэрлийн тасгаа нээлээ. Баруун дөрвөн замын салбар 3 дугаар давхарт хайртай дотны хүмүүстэй барих нандин бэлгээ экстрагаас. Манайх
цагаан сарын баяртай бэлэн. Харин танах бэлэн үү? Цагаан сарын үтсгэлэн худалдаа 1-р сарын 26-наас 2-р сарын 15-ны өдрүүдэд Асаад циркэд үргэлжлэнэ. Монгол түмэн минь сар шиндээ сайхан шиндээ. Альч насандаа хэрхэн үрчлэгээ багасхан арьсаа чангалж залуу байдлаа хадгалах вэ? Тэгвэл шинэхэн буудай найрлах бүхий фита коллагентэй чистая линия нүүрний тосонд л арьсыг өргөж үрчлэгийг тэнэлгэх үйлчилгээ агуулгаддаг. Нас насанд нь тохирсон үр дүнтэй үйлчилгээ чистая линия. Сабэно пиццад тавтай болж хүүе миний хүлээжсэн 7 хөлбөр гарцсан байна штэ. Пану хара. Ана наца. Ажлын авчтрэ байна уу? Пицца идмэр байна уу? Бита. 777. Дуртай пиццагаа үндсэн үнээр нь 2 дахь 7,000-аар, 3 дахь 7,000-аар пицца хатын салбараас очиж аваарай. Би таныг даан гэж хэлээ үсттэй. Илүү хэмнэлт, илүү боломж. Пицца хат. Дөвийн үсгийн сар шинийн хамгийн том худалдаа Улаанбаатар Паласт эхэллээ. 1-р сарын 26-наас битүүнийг дуустал эрхэм хэрэглэгчид та бүхнийг нь урьж байна. Smart Electronics уламжлалт сар шинийн бэлэгтэй худалдаага эхлүүлж бүх хураа 4-40% хүртэл хямдарч хөргөч телевиз угаалгамшийн хэвс цэвэрлэгч худалдан аваад алдарт тоосны мангас бэлгэнд аваарай. Олон үйлдэлт Wax Aura цэвэрлэгч 249,000 төгрөг болж хямдрлаа. Pampers живхэнд агарын чөлөөт солилцлыг үүсгэгч тусгай хоолойнууд бий. Тэгээд л илүү хуурай хонготой байж шүнжин агаарт ил унтаж буй мэт санагдана. Pampers хайрл тогл амгалан нойрс. KFC-ийн хамгийн том бүрэгрээ амгар гэсэн байх тийм үү хүмүүстээ? Багш дангаар гэдэг байна. XXL хэмжээтэй ангаар бүргэр эргэн ирлээ. KFC. Бархатны ручки тансаг цовруулна. Үнэр болон тосны гайхамшигт ертөнцийг танд нээж байна. Арган тосны төгс зохицол, титэм цэцгийн торгомсог мэдрэмж, асаа жимсний эрч хүч зэрээх хүч чадлыг гарын үзүүр хүртэл тань мэдрүүлэх бархатны ручки гарын тос. Амт чанарын дэд Улаанбаатар гурил. Smart Electronics уламжлалт сар шинийн бэлэгтэй худалдаага эхлүүлж бүх хураа 4-40% хүртэл Түүний өдөр соёлын төвөргөнд 15 цагаас ганцхан удаа Монгол улсын филармон танилцуулж байна. Дэлхий тэнийн баясгалан тай дээдсийн их авиаслыг арь шагалсан торгоны хэшиг гайхамшигт ардын буугаан аяга уулан өгжим юулгэсэн юм а. Морин хоорын чуулгын торгоны хэ гайхны өдөр соёлын төвөргөнд 15 цагаас ганцхан удаа Монгол улсын филармон танилцуулж байна. Дэлхий тэнийн баясгалан тай дээдсийн их авиаслыг арь шагалсан торгоны хэшиг гайхамшигт ардын буугаан аяга уулан өгжим юулгэсэн юм а. Морин хоорын чуулгын торгоны хэ гайхамшигт ардын дууны тоглолт 2-р сарын 8-9-нд 19 цагаас улсын филармоны концертын тайгнал. Тоглолтод морин хоорын чуулган өдөрдааж төвшин сайхан дуучин чимэг сая Мөнхбаатар Бямба жаргал Дулам сүрэн Бямбэрхэн наруулсан. Отол түмнэрэн сар шиндэн сайхан шинлэрэ. Сар шиндээ сайхан шинлэрэ. Милхаус урал тижээлийн үйлдвэр. Цэцгийн англи нэртэй Шиноки. Өнгийг сэрний мөнгийг хэмнэ. Хиймэртэй хөлөглөх унаатай эдэний дээдийг өгөөж өс.
Эрдэмт Монгол түмэн сайхан шингээрээ. Хамтдаа гэр бүлийн урамшуулт хөтөлбөрт бүртгүүлээд хоорондоо үнгүй яриарай. За үзэгч та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 2018 оны 1-р сарын 30-ны өдрийн мегмар гараг. Улсын нийслэл Улаанбаатар хотод 20:18 цаг тэг 2 минут болж байгаа юм байна. Энэ цаг мөч ТV телевизийн 1-р сууг радио FM 103.6 дэлгөөнөд хамтарч Монгол комент нэвтрүүлгийг орон даяар шууд дамжуулан хүргэдэг байгаа. Үзэгч та бүхэн бас өөрсдийнхөө үзэл бодлын чөлөө төндрөлтэй тавтаа морил гэж урья. Өнөөдөр нийгмийн эдийн засгийн хүрээлэлд яригдж өрнөж байгаа гол асуудлуудыг анхаарал татсан Үүний өдөр соёлын төвөргөнд 15 цагаас ганцхан удаа Монгол улсын филармон танилцуулж байна. Дэлхий тэнийн баясгалан тай дээдсийн их авиаслыг арь шагалсан торгоны хэшиг гайхамшигт ардын буугаан аялгуулан хөгжим юулагс юм а. Морин хоорын чуулгын торгоны хэ Үүний өдөр соёлын төвөргөнд 15 цагаас ганцхан удаа Монгол улсын филармон танилцуулж байна. Дэлхий тэнийн баясгалан тай дээдсийн их авиаслыг арь шагалсан торгоны хэшиг гайхамшигт ардын буугаан аялгуулан хөгжим юулагс юм а. Морин хоорын чуулгын торгоны хэ гайхамшигт ардын дууны тоглолт 2 дугаар сарын 8-9-нд 19 цагаас улсын филармоны концертын таяган тоглолтод морин хоорын чуулга өдрөдааж төвшин сайхан дуучин чимэг сая Мөнхбаатар Бямб жаргал Дулам сүрэн Бямб бэрхэн наравсан Отол түмнэрэн сар шиндэн сайхан шинлэрэ Сар шиндэ сайхан шинлэрэ Милхаус урал тижээлийн үйлдвэр Цэцгсийн англи нэртэй шиноки. Өнгийг сэргэн, мөнгийг хэмнэн. Хиймортой, хөлөглөх унаатай эдэний дээдийг өгөөж өс. Эрдэмт Монгол түмэн сайхан шингээрээ. Хамтдаа гэр бүлийн урамшуулт хөтөлбөрт бүртгүүлээд хоорондоо үнгүй яриарай. За үзэгч та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 2018 оны 1-р сарын 30-ны өдрийн мегмар гараг. Улсын нийслэл Улаанбаатар хотод 20:18 цаг тэг 2 минут болж байгаа юм байна. Энэ цаг мөч ТV телевизийн 1-р сууг радио FM 103.6 дэлгөөнөд хамтарч Монгол комент нэвтрүүлгийг орон даяар шууд дамжуулан хүргэдэг байгаа. Үзэгч та бүхэн бас өөрсдийнхөө үзэл бодлын чөлөө төндрөлтэй тавтаа морил гэж урья. Өнөөдөр нийгмийн эдийн засгийн хүрээлэлд яригдж өрнөж байгаа гол асуудлуудыг анхаарал татсан шийдвэр захирамжуудыг үзэгч та бүхний санал оролцоотойгоор Монгол комент нэвтрүүлэг нийтэд өгөөж өс.